Өглөөний минь өчигдөр байнгын хорон дээр би бас нэгэн олон юм асууж тодруулсан юм аа. Мөнгө хөргөл гишүүний асуугаад байгаа шиг бидэрт нэг тийм цаас өгмөр юм байлээ. Инкол цайд өчигдөр ярьсан. Тэгвэл би нэг асуултанд хариулт авч чадаагүй л дээ. Тэрнийгээ би одоо асуу. Өшөө нэг зүйл бол одоо улсын хурлын эрхэм гишүүд нэг юмд анхаармаар байна. За ковид хэцүү нөхцөл байдал байгааг ойлгож байна. Тэгвэл бид нар одоо нэг ард түмний итгэл хүлээж энэ өрөөнд орж сууснаас хойш бидний одоо нэг жилийн хугацаанд авсан зээл маань тэрбум гаруй доллар болж байгаа шүү. Яг ингээд хөнгөлтөө нөхцөлтөө юм, хүүн бага юм, удаан хугацаанд төлөх юм гэдэг ийм яриад ингэж байгаа. Тэгээд энэ авж байгаа мөнгө төгрөгөндөө нэг жаахан ариг гонтой хямхтай зарцуулдаг ийм юм байхгүй бол Монгол улсын хурлд биднийг энэ ард түмэн яах сонгосон гэхээр энэ ард түмний энэ одоо татвар төлөгчдийн мөнгө хөрөнгөн дээр сайн хяналт тавь, хэрэгтэй хэрэггүй юмд битгий зарцуул ингэж л одоо явуулсан юм да. Тэгээд энэ их муул явж байна да. Өчигдөр би асуугаад олон юм дээр хариулт авч чадаагүй. За би одоо дахиад асууна. Энэ вакцин ямар вакциныг худалдаж авах юм бэ? Хэдий хэрэг хэмжээгээр худалдаж авах юм бэ гэдэг энэ шийдвэрийг хэн гаргаад байгаа юм бэ гэж асууад. Хэн гаргаад байгаа? Вакцины бодлого тодорхой болгох гэж одоо энэ инхол цайдын засагт хэдэд лавл жил гаруй 2 жил болж байна. Тэгэхээр надад энэ асуултанд хариулж өгөөч. Хаанхын вакциныг, ямар нэртэй вакциныг, хэдий ширхгийг ямар үнээр авах уу гэдгийг хэн шийдэд байгаа? Яг тэр шийддэг хүнээ хэлмээр байна. Хоёрдугаар асуулт бол одоо ер нь ямар хугацаанд ямар хэмжээний вакцин нэмж авахаар төлөвлөж байгаа юм? Тэрэнд ер нь хичнээн төгрөг эсвэл доллар орно гэж тооцоолж байгаа. Тэр мөнгө чинь байгаа мó бас дахиад зээл авах юм уу? Гуравдугаар асуулт бол инхол цайд өчигдөр бас хэлсэн. Энэ имээ нэг тодорхой болгоод өгчихгүй юм. Имийн хэдэн компани энэ ард иргэдэд хайж өгөөд баахан зодон цохон үүсгээд иргэдэд ямар ч буруу алга байна шүү дээ. Одоо гинтгэл өвдөж чинь нэг запас эмтэй баймаар байна. Тэр запас эмийн ингээд хэлээд өггээд нодон наадмын өмнө яриад одоо байхгүй. Одоо ингээ манай иргэд бараг таамгаар шахуу сошиал дээр явж байгаа юмны дагуу шахуу ингээд нэг им аваад уугаад идгээд одоо өгөх нь өгцөн. Тэгсэн одоо та нарын бас ямар бүдлэн удирч байгаа вэ гэхээр аривдуул гэдэг юм бол одоо болдгүй юм байна. Энэний оронд өөр юм гарганаа, өөр юм авах хэрэгтэй. Би энэнийг зүгээр үзэхээр зэрэг эмийн хэдэн компаниудын лобби хэдэн төгрөгөн дээр энэ иргэдийн амь насыг ингэж гаргуунд нь хайж болмооргүй байна. Тэгээд тэр баахан тан мануун гэдэг одоо тийм юм манай Монгол улсын хэмжээнд хангадаг тан гэж байхгүй. Тийм уртсны арилгаар тан хийж чадахчгүй. Ийм энгийн юмн дээр ерөөсөө энэ ард иргэдэд бодохгүй дандаа мөнгө төгрөг бодож тэгээд нэг хэдэн нөхдүүдийн аманд л одоо мөнгө л ярьдаг л нэг энэ ковид гэдэг чинь нэг л юм мөнгө л ярьдаг юм боллоо шүү дээ. Ковидээр айлгаал одоо өчнөө л зээл авлаа шүү дээ. Тэгэхээр энэ минийгээд нэг анхаарад нэг жаахан энэ иргэдийнхээ эрүүл мэнд тал дээр нь анхаарч болохгүй мүү? Уг нь одоо улс гэж байгаа юм чинь яам гэж байгаа юм чинь бодлого гаргаад ийм болвол болохоор олон улсын хэмжээнд зөвшөөрөгдөд байна. Энэ бол болохгүй. Юмыг яаж мэдэх вэ даах юм энэ тийм нөхцөл байдалд энэний тэр өвчлөлийг цохилтыг нь багасгахын тулд ийм бэлтгэлтэй байгаарэ гэдэг ингээл одоо нэг улс байнд ингээ хэлчихтэл бүх хүн тайвшраад ингээд явчихна шүү дээ. Хитрхи аймаар ингээд сурталчилгаа 2 жил шахуу хийгээ яг байлдаа ихэлсэн чинь тэгэл бүгдээрээ манай